Эцэс төгсгөлгүй мэт хөөрөх зам хүмүүний амьдралын урсгалыг эрхгүй санагдуулна. Номынхоо сурвалжлах ажлаар энэ их гүрэнд амьдарч ажиллаж буй олон 10 эгэл жирийн монголчуудтай уулзсан учирч явхад төрлөх сайхан эх орноо хайрлан дээдлэх үзэл сэтгэл зүрхийг ямагт догтлуулж байлаа. Намрын дунд сарын нүдгүй нотын шамаргаар нүдийн олон шувууд Америк дахь монголчууд номын зочин Чикаго хотно ажиллаж амьдарч буй нэгэн бүсгүйг та бүхэнд танилцуулах гэж байна. Дондвийн энх цэцэг Улаанбаатар хотын угуул эмч мэргэжилтэй 1989 онд анагаах ухааны дээд сургуулийг төгсч Сэлэнг аймгийн Сүхбаатар хот Цагаан нуур суманд мэргэжлээрээ 8 жил ажиллаж байгаад хотод шилжиж ирсэн. 2005 онд Эрдмийн цол хамгаалах ажлаа орхин 2 хүүдээ боловсрол олгохоор Америкт иржээ. Энэ Америкт 7 жилийн өмнө ирээд яг ирсэн даруйда ямар бэрхшээл тохиолдсон бэ? Энэ Америк чинь бас хэл ус гэл их олон юм бидний хувьд шинэ байдаг штэ. Монголд байгаа хэл энд байгаа хоол шал өөр юм бэл. Юугаараа Монголд бол яг хүн ингээд бидэртээ тааруулж тэр хүн чинь ч гэсэн бас нэг тааруулж яриад байна. Энд ирээд нөгөө төрчхөнд л ингээд Америк хүч ярихаар тэгэл ойлгоо байчна. Тэг юу яриад байгаа. Дуудлагын ч өөр тийм ээ. Ингээд толгой эргэж юм чи. Ямар ч нэг визэнд орж хахад ээжээ таны нүд гялалцаад айгүй мундаг хэлтэй юмад бэжэрийг бахархсан шүү гэсэн. Ирээд нэг 2 жил болсон чинь ээжээ таны хэлчихэд ийм байсан юм уу гэд. Тэгээ одоо юу гэж байгаа би та нарыг ямар ч гэсэн энэ хэлээрээ би аваад ирсэн гэж хэлсэн. Яг чагнуураа тайлал, халаатаа тайлал ирээд би Америкт ирээд нэг Солонгос хоолны газар ороход одоо тэр л хамгийн хэцүү байсан. Би ингэж явах гэж тэр л хамгийн хэцүү. Сэтгэл санааны хувьд л хамгийн хэцүү байсан. Тэрнээс биш яг бус юмнууд гайг байсан гэж. Гэрээ санахтаа чухам яг эх орноо гэд байхлаар юуг нэг өгүүлж санаж исэн бэ энд? Одоо энд ингээл айгүй гоё ногоон тал ингээл харагдаж байгаа. Ин дээр нэг юм дэвсэлэг дээшээ харуул хэвтгийсэн. Хэвдэг гэхэр хүний газар. Монгол бол бид нар жоохон гараал машинаар жоохон явлаа бид нар дуртай газар хэвдэг. Тэг би одоо хүртэл ярьдаг. Нэг зүлгэн дээр нэг хэвдэх юмсан даа гэд. Энд бол тийм зүлгэн дээр хэвдэх газар болтохгүй цагтаа үрээд ирж штэ. Тий. Тэгээд ерөөс тэр сайхан тал нутгаал. Ерөөс их орнол хүн сандх юм хэлээ тэ хамгийн дөрөв тэр. Хоёр хүүхэд нь одоо юугаар сурдаг? Манай том хүү коллежид компьютерийн программисттай ангид сурдаг. За. Баг хүү болохоор бас коллежид. Тэгээд одоо энэ жил 2 дахь жилдээ яванда манай баг хүү дээрээс совилогч болно гэсэн бодолтой байна. Тэгээл тэрийг л совилогч болно гэдэг шүү дээ баг хүү тий. Тэгэхээр одоо хэлтэй устай мэрэгжилтэй юм хоёр сайхан хүүхдийг өөрөөр боловсон хүчин Монголда бэлдэж очих нь шүү дээ. Тийм би бол тэгж л боддог. Ямар ч гэсэн би их орондоо очино. Очиод хийх юм их байна. Манай гэрийнхэн ч одоо тэсээ одоо үлээл одоо сар тодоо сууж. Гэрийнхэнтэйгээ юугаар харьцаж байна одоо? Одоо интернетээр байнга өдөр болгон шахуул одоо яаж ийн ингээл өдөр тутмын амьдралд нь оролцоод ингээл явдаг шүү дээ. Интернетээр одоо юу хийж чадах вэ? Их интернет чинь одоо компьютер чинь гэдэг шиг тий. Энд дэдэг усуу чинь өөрөө ирэхгүй тийм болдог шүү дээ. Миний интернетээр чадах юм бол яг гэрийнхэнтэйгээ холбоо барьж байгаа. За тэгэл өөрийнхөө хоббины дагуу юм хайж олох тэр тал дээр л одоо их сайн. Тэрнээс биш одоо өөр юм дээр мэдхгүй маа. Одоо яг л мэрэгжлийнхаа юм тал руугаа л мэд. Хэрвээ таныг Монголдо авчижээ гэхлээр хамгийн түрүүнд хаашаа явах вэ? Эсвэл одоо юу хийх вэ? Юу гэх санаж хүсч очсон байх бол? Монголд би очиод хамгийн түрүүнд би ээж хад дээр очино гэж бодсон. Яагаад? Ээж хад яагаад ч юм би наашаа ирэхээс 3 жилийн өмнө одоо би 3 жил ээж хад дээр очихоор хүний амьдрал сайхан байдаг. Дандаа үргэлж. Тэгээ би 3 жил дараад очиод яг 3 дахь жил оцсны дараа жилийн би наашаа ирсэн. Тэгэхээр хамгийн түрүүнд л ээж хад дээр л очие гэж боддоо шүү дээ. Ер нь текстур явуулж байна гэж үздэг. Тэгж боддог, шүтдэг. Тэгээ одоо ээж хадыг ч гэсэн энэ ч нэг бурхан шүтэж байгаа юм шиг шүтдэг. За. Аав дондон слесэр токерчин мэргэжилтэй хүн байжээ. Харин ээж ламхуу нийтийн үйлчилгээний салбарт 50-аад жилийн хөдөлмөрөө зориулсан сайхан буурал бий. Эднийх эцэг эхээс зургуулаа бөгөөд эгч дүүс нь нутагтаа ажиллаж амьдардаг гинэ. Тэрээр аавынхаа гарын дүг өвлөн авснараа ихэд бахархдаг.
Одоо тэгэхээр ямар ажил хийдгийг? Америкт ер нь ажил хийхгүйгээр амьдрахад их хэцүү шүү дээ. Тийш Америкт ер нь нэг өдөр ажил хийхгүй байх гэдэг бол маш хэцүү. Тэгээ би ирсэн цагаас эхлээд эмээ хардаг. Одоо бараг 7 жил шахуу эмээ харж байна. Тэгээд эмээ харах чинь бас их зав зайх гарна. Айд очиод ингээд суучна. Хийх юм хийчихэл одоо өөр хийх юм байхгүй. Тэгээд өөрийнхөө дуртай юм хийгээл тэгэл хоббигоороо тэгэл эмээгээ хараад хоббигоо хийгээ суучдаг. Эмч хүн ийм ажил хийнэ гэдэг чинь тэр айлдаа бол их өгөөжтэй шүү дээ. Мэргэжлийн талаас их дүт юм байдаг үст. Тэр хүмүүс айгүй азтай хүмүүс гэж би боддог. Тийм шүү дээ. Би одоо очиод бүх юм хийн. Одоо би очиод үсгийн засаж байгаа. Манай ээж үсчин болохоор би бас үс засна. Манай хоёр хүүхэд бол шувт одоо өнөөдрийг хүртэл манай хоёр хүүхэд үсчийн орж үзээгүй. Гэрээр бүхэлдээ. Тий. Үсгийн засаж өгнө, хумсыг бодож өгнө, нүрийн янзлна. Баяр ослол нүрийн бодно. Одоо манай гоо сайхан сурвалж бас нүур бодолцаана. Яаж хүнийг будах вэ? Яавал гоё харагдах вэ? Тэр болгоныг заана. Тэгээ нүрийг бодож өгнө. За тэгэл хувцсыг би бас юм аяхыг сонирхолтой. Ойдлын машин манай нэг эмээ миний харж исэн юм намайг юм ойдаг болохоор надад бүр ойдлын машин авчихсан. Тэгээд хувцсыг уранхаа цорхог ин ойж өгнө. За ер нь тэгээд баг зэргийн одоо бүр айхтар тийм эмнэлэг очих шаардлагагүй юм. Дандаа би өөрөө одоо гэрт нь болгоно одоо тэгэл өтгөн хатах ч юм уу тэрийг ер нь миний харж исэн юм нэр бол тийм түргэн дуудаж эмнэлэг явж исэн юм нэр ер нь байхгүй. Бэлэн түргэн байж байгаа юм чинь. Тий, уг нь дуудана л та. Тэгээд ёстой бэлэн түргэн байж байгаа юм чинь. Тэгээ ер нь зарим эмээнэрийн нөгөө ажил яасны дараа нэг референс гэвчиж үйдэг ажлын тэгээд тийм тэн дээр бол хэлж байгаа. Одоо эмч байсан одоо миний ээж одоо аюух одоо гол хэрэгтэй эзэж одоо манай тэгжээгээд одоо тэр талаар аюух хэцүү байдаг. Хүүхдүүд нь дараа нь аюу дуртай. Нөгөө харж байсан хүний шиг бурхан болчихлоор хүүхдүүд намайг эмч гэхээр ер нь Америк хүчин тэгдэг штеп. Би эмч хэдийгээр би эмч гэсэн чи би дураараа тэр хүнд ийм авч өгч чадахгүй. А гэхдээ Америк хүчин ингээд нэг итгэсэн хүнд аюу сайн. За танаа ээж чи одоо ингэж байна. Одоо ингээ хэвтрээ хатгаан жоохон хүндэрхээд байна. Надад жоохон цэр хоглох юм хэрэгтэй. Тэр нь заавал эмчийн прескрипшн орохгүй, эмчийн рецепт орохгүйгээр зүгээр ингийн аптекуудад байдаг. Walgreens. Тэгээд тэрийг тийм надад хэрэгтэй хүүхдүүд нь авчирч өгнө. Тэгээд би тийм аягаар одоо зүгээр одоо эмчийн рецептгүй ордог эмүүдийг ашиглаад тэр хүний хүндрүүлэхгүйгээр одоо арга хэмжээ бол дандаа авдаг. Тэгэхээр тэр эмээнэр их азтай юм гэж тийм байна. Азтай байна. Nano Express компанийн хэрэглэгч таны 5 дахуд нийцүүлэн үйлчилгээнийхээ хүрээг өргөжүүлэн тэлсээр байгаа билээ. Дэлхийн өнцөг булан бүрт суугаа эрхэм захиалагч та Америкийн дэлгүүрээс бараа авахар бол бид таны өмнөөс онлайн захиалга хийж тухайн газар хүргэж өгөх болно. Хэрв та автомашин болон барилга техникийн холбогдлолтой том оврын ачаагаа хаагуур ачуулахад товлоогүй байгаа бол манайд хандаарай. Бид таны ачааг агуулгахдаа татаж авчираад ажилд хүртлээр үнэгүй хадгалах хөнгөлөлттэй үйлчилгээг үзүүлж байна. Үүнээс гадна Калифорни руу өөрсний тракаар машин хүргэж өгч байгааг дуулгая. Түүнчлэн таны төмөр хөлгийг дилерээс худалдаж авахд зурчилж холбогдох бүхий л үйлчилгээг шуурхай хийж гүйцэтгэнэ. Бид Америкаас агаарын ачааг 7 хоног бүр, газрын ачааг сар бүр тогтмол илгээж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудаснаас авна уу? Nano Express. Одоо энд сурж байгаа гэсэн шүү дээ. Яг юу сурч байна та? Одоо би энд Skin Care Spa Institute гэдэг гоо сайхны сургууль сурч байгаа. За, жил суртын одоо баг 2 сард би төгснө. Тэгээ энд ер нь Америкт ирээд би энэс өмнө би англи хэлний сургууль төгссөн. Үнэгүй сургуульд аягүй байдаг. Америкт тэр нэг сайхан. Ерөөсөө үнэгүй. Өөрөө тэгтэг хичээлдээ яс яваад аягүй юм сурна. Тэр нь би баг 2 жил хагас. 7 хоногт нэг удаа 2 жил хагас явсаар хагаад би сертификат авцаад англи хэлний сургууль төгссөн гэсэн. Тэгэхээр амралтынхаа өдрөл яваад байсан юм уу? Зөвхөн 7 хоногт нэг удаа амраал дагсан өдөр болгоод ирсэн үнэгүй. Энийг бол би хүмүүс болгонд хаалцсан хүмүүс болгонд та нар үнэгүй сургуульд яваач. Та нарт үнэгүй хичээл заана гэж штеп. Тэр нь одоо хаана вэ? Одоо энэ Трүмэн коллеж дээрээс хаасайгүй коллеж тэр үнэгүй ESL гэдэг English Second Language гэдэг үнэгүй сургуульд маш их байдаг. За тэгэхээр одооний энэ гоо сайхны найр сайрчлагын сургууль чинь 7 хоногт хэдэн удаа хичээлдэг нь ямар замдаа ус явах ажил хийж байгаа юм бэ? Энэ 7 хоногийн хагасан бүтэн санд хичээл нь өөрөө ангиас сонгож болно. Америкийн давуу тал чинь өөрөө хизээ сурахаа өөрөө сонгож болно. Өдрөөр явж болно, өгдөөгөөр явж болно, оройгоор явж болно, эсвэл зүгээр хагас бүтэн сайнаар явж болно. Би хагас бүтэн сайны анги авсан. Тэгээ 7 хоногт одоо 2 удаа гараад 2 өдөр хичээлдээ яваал. Гараад идэж амраад гэсэн үг шүү дээ. Амраад тий амархаараа хичээлдээ яваал. За тэгвэл ийм их юм сурах эрмэлзэлтэй байдаг хүн мэдээж Америк айлд ингээд ажиллаж байгаа юм чинь тэр айлдаа л байгаа шүү дээ энэ ливийн ажил тийм үү. Тэгэхээр Америк айлаас
бас юм мэдээс сурсан байгаа бах тийм үү? Манай одоо миний хамгийн сүүл ажиллаж байгаа айлын хүүхдүүд нь ресторанд ажилладаг. Ресторан ажиллаж байсан юм билээ. Тэгээ тэр айл маань маш их одоо бүх номнууд нь дандаа хоолны. Манай эмээ өөрөө бас дандаа хоолны чанал үзнэ. Хоолны сувг үзнэ. Ерөөсөө л зөвхөн хоолны сувг. Тэгээд тэрийг хараад би аяг өөрөө юм хиймээр тийм ч гоё кукис хийчих тийм үү, ийм ч гоё боо хийчихвэл зүгээр юм болоо гэд. Тэгээ одоо өөрөө их талах барина. Ян зүрийн кукисийг бол хийж чадна. Сос боонуудыг. За тэгэхээр юм ойдаг, хатгадаг, дээрэс нь арьс арчилгааны талын сургуульд сураад байгаа юм ба шүү дээ. Энийг хаана юу болгож хэрэглүүлэх гэж ингэж одоо сурч бэлдэж байгаа вэ? Би Монголд очиж хэрэгжүүлэе гэж ерөөсөө миний зорилго энэ. Тэгтээ би очиод өөрийнхөө мэргэжлийн ажлыг хийн. Хажуугаар нь энэ одоо миний бас л нэг хоббиний нэг хэсэг юм да. Тэгээ энэ сургууль одоо яг л миний мэргэжлийн дагуу байгаа байхгүй юу? Одоо би дотроос нь хүнийг эмчилнэ, дээр нь гаднаас нь гоо сайхны нам гарна гэдэгтэй яг адилхан хоолны эмчилгээ тий, хоол ямар хоол идэх ёстой, нүрээ яаж арчлах ёстой. Би өөрөө ч нүрээ сайн арчилж мэдтгүй байсан. Ерөөсөө Монголд их зав займуутай бид нар чинь нүрээ арчлаад гоо сайхны бидний үеийнхэн чинь гоо сайхны газараар яваад идэггүй байсан шүү дээ. Тэгээ энд явснаар одоо бүр том мундаг солон байгуулдаг юмаа гэхэд одоо ямар ч байсан би өөрийнхөө нүрийг маш сайхан арчлаад явж одоо чаднаа л гэж сурсандаа л маш их баярлж байна. Тэгээ Монголд ямар ч гэсэн би энийг хэрэгжүүлнэ гэж бодож байна. Түүнд бусдын адил гэгэн сайхан мөрөөдөл бас бий. Ирсэн даруйд алсан алгын чиний газар дээр хөөрхөн жижигхэн байшин бариулаад сэтгэл амар хөлөөнжийгээ сундаа гэж боддог байсан гин. Чухмал тэр цагаас олсон хэдээсээ чимхээр хураасаар байгаад мөрөөдлийнхөө байшин хөдөө нутагтаа хэдийнэ бариулаад авснаа хуучилсан юм. Би овоос оцоод мөнгө цуглуулаагүй. Бүх мөнгөө л одоо тэр хүүхдүүдийнхаа боловсрал, өөрийнхөө боловсралтал одоо хөрөнгө оруулалт хийцэн. Тэгтээ бас ямар ч байсан очиод сох орон гэртээ. Одоо хөдөө сайхан жижиг өөрхөн байшинтэй. Одоо өгшөрхөрөө өдөө тэндээ очих гэж боддоо шүү дээ. Ямар сайхан их гоё газар үлээж байгаа юм биш үү? Бүтээ хий гэсэн хүнд юухан хийхнээс сэжүүр санаа авч болдог болохоор түүнд ажил дороосоо л ундрана. Тэр Индианагийн бүлэм мөхтаны тэр нөгөө Монгол сүм байдаг шүү дээ. Индиагийн нэтхэг тэр төвд Монголын сүм. Тэр сүмдийг очиод үзээд ингээд ажаагийнхэнтэй уулзаад ингээд явж байхдаа тэнд би айгүйхан шүрээр хийсэн бурхан харсан. Тэгэл би тэр дор энэ бурхан хэн хийсэн юм бэ гэсэн энд байдаг хүн хийсэн. Тэгээ би тэр нүдээ уулзмаар. Тэгээд багштайгаа уулзаад багшаа би та намайг ингээд шаваа болгож байгаа чи би үнэхээр ийм хүсэж юм гэсэн. Тийгээгээл. Ерөөсөө тэгээд би тийм багштай уулзсандаа бол үнэхээр холзорч. Тэгээ одоо би нэг цагаан дарих. Уг нь би ногоон дарих хийн гэж анх хэлсэн. Тэгээ багшаа би ногоон дарих хэлээ шүү гэсэн. Ягаад ч манай багш надад цагаан дарих зураад өгөө уулзсан. Тэгээ би нэгэн цагаан дарих хий гэж байгаа юм байлгүй дээ. Би ямар ч гэсэн цагаан дарих хий гэж одоо би эхэлсэн баа. Хэлхэж байгаа хэдэн 100 мянгаар тоологдох шүр болгон түүний хурууны өндгөөр дамжин сэтгэлийн элчгэрлийн шингэн даахунд буудаг. Үйл үрцээ мэтхэн суух энэл агшинд оюун бодлоо нутагтаан бэлчээн энэрэлт сайхан эцэг их элгэн садан эрдмийн их өргөөнд ижилдэн дассан андууд эгэл Монгол ах хуйгаан дурсанхан жаргадаг. Ер нь амжилттай явахын үндэс юу байдаг болоо? Хүмүүс өөдрөг сэтгэл болоо гэж би боддог шүү дээ. Ерөөсөө өөдрөг сэтгэлтэй зориг. Зориг гэдэг бол хамгийн гол том асуудал. Том зориг тавьчаал тэрийг томоос ерөөсөө эхлэхгүйгээр бүр ямхаар жижигээр эхэлчихэж хүн зам зоригт хүртэл гэж би боддог. Хоёр нь яаж тайвширдаг вэ? Түр юмаа оёод гэдгсэн өөр жишээлбэл би ганцхан бясалгал хийж л өөрийгөө тайвшруулдаг. Ерөөсөө бясалгал хийгээл нүдэ айнаал завил цувал тэрэн дээр ямар ч майн нэгцэм энд бол ямар шашны юм баг. Зөвхөн хамраар орж байгаа гарч байгаа амьсгалаа хянаал ингээл суугаад л тэгэл нэг 5 минут суугаад л тэгэл миний бүх юм тайвширсан байдаг. Наадмар голцоо гэртэл одоо хойшоороо хийгээл гэртээ хүүхдүүдтэйгээ сууя гэж боддгийн. Шинэ жилээр бол үнэхээр одоо монголчууд дотроо орё гэж боддгийн. Тэгээ зарим нэгэн одоо Монголоос одоо сайхан хүмүүс ирнэ, дуучид ирнэ, хамтлагууд ирнэ. Тэгээ тэн дээр бол очино. Тэгээ тэд нар тэнд очиход их гоё бас таашаалгаж. Сайхан байдаг юу? Тий сайхан байдаг.
Нар үдэлсэн буурал талын ингээ болох юм шүү дээ. Тийм шүү болж штэ. Нар үдэлсэн буурал талын салхин уллэмадэга насан өндөр сайхан ээжинэ санаан Хүний нутагт амьдрахын хатуу хөтүүг биеэрээ тулсан монголчууд маань дараагийн үеийнхэндээ юухан хийхнэрч болов тусалж халуун элгэмсүү сэтгэлээр ханддаг. Инх цэцэгч тэдний л нэг. Ихийнхээ даль жигүүрт хоргодон байж Алсын Америкийг зорж байсан хоёр хүн өнөөдөр 90 цент хүрч их амьдралд хөл тавихаар сайхан залуус болжээ. Хоёр хүн сүмд нутаг нэгтнүүдтэйгээ чөлөөт цагаа өнгөрөөж баяа гэхэд нь ээж нь дуртайя зөвшөөрсөн гинэ. Хожмын өдөр үр ачин энэ л ээжийн амьдралдаа хийсэн зоригтой алхам хичээл зүтгэлийн ачаар өдий дайтай яваагаан багтан дурсан байх та. Өнөөдөр би ч одоо баг гэртээ баг бүтэн сар гэртээ байхгүй шүү дээ. Одоо 7 хоног тий айлд амьдарч байгаа 7 хоногта эхний удаа би бол сардаа нэг л удаа ирдэг байсан. Одоо л би 7 хоног 2 удаа. Тэгээ ингээ ирэхэд намайг байхгүйгээр энэ хүүхд чинь одоо гадуур дотор гараад энэ хүүхдтэй нийлээл одоо ингээ явна шүү дээ. Дарагтар суугаад. Тэгээ энэ сүмийнхэн манай хоёр хүүхдийг одоо энэ зэрэгтэй авч явж ирэх гэж би их баярлагддаг шүү. Одоо ч манай хоёр сүмдээ бол байнга явна. Одоо баг эргээд хоёр одоо ямар шашинд орчих гэхээр одоо ер нь та оруул яасан гэдэг байгаа шүү дээ. Та битэрийг оруулчаад одоо болохоор өөрөө орсонгүй. Хоцсон зүйл юу бэ гэж боддог Америкт? Энд ирээд хүний нас хөгшин биш юм аа гэдгийг би үнэхээр ойлгосон. Биш 70 хүн ч гэсэн энэ Америкт аюу залуу гэж. Одоо би тэр үед одоо за та би ч одоо юу хүүтэй одоо хөшөрцөн юм чинь гэж ер нь боддог байсан шүү. Тэгэхээр ч одоо бүр 39 мэтэл байсан юм уу тий. Тэгээ одоо бол би тэгж бодох байсан. Одоо би ер нь хөшрөг юм байна. Ямар ч байсан надад сурах юм өшөө их байх юм байна. Тэгээ маш их юм сурсан. Англи хэлээ сайжрууллаа. Тэгээд би өшөө одоо олон курст явлаа. Юу нэ? Одоо ботоксын курст явлаа. Арьс арчилгааны тий. Одоо лазерын курст явлаа. За тэгэл химикал фил гэдэг гоо сайхны бас нэг төрөл одоо үргэлжлүүлээд би бас сурах юм бол байна. Энэ дээр одоо permanent makeup гэдэг нөгөө хөмсг шивэх те контур тавих, уруул шивэх. Тэрэнд би тэрний сургуульд явна гэж бодож байгаа. Одоо бас нэг хумсны nail technician гэдэг хумс чинь одоо манайхаар маникюр гэдэг тийм сургуульд сурна. Гэхдээ энийг гоо сайхныг бодвол тэр нь арай богино хугацаатай да тэд нар. Тэгээд ийм олон юм сурлаа. Би одоо маш их юм сурлаа. Тэгээд маш их бүтээл хийлээ. Хэрэг би Монголд байгаад би Монголдаа ажиллаад ингээм хэмжээгээ явсан бол надад ийм бүтээл хийх зам байхгүй байгаасаа. Тэгээ хүүхдүүд маань маш хилтэй боллоо. Эднэр маань бол эднэрийн зан төлөвчтэй тийм энэ хүүхдүүд ч одоо яг тийнейжер наснда одоо яг л тийм өсвөр шилжилтийн насны үеийн дээр ирсэн хүүхдүүд ч тийм хүүхдүүд маань ч их сайхан төлөвчлөө, их сайхан хүмүүжлтэй ээжийнхаа үдийг сайн авдаг. Зөв цагтаа ирсэн биш үү? Тэгсэн гэж юм бодож байгаа шүү тийм. Цэвэрлж байгаа байхгүй сайн. Сойрдог арьсыг би сойдтой цэвэрлж байгаа чи өргөх юмсаа хийдэг юм. Тэгэл ингээл айл болохоор ингээл хүний Энэ голын энэ зураасанд яг уу? голын зураасан дээр ингээд зөөлс нот юм чи Дарж юу? Түүнд шүлгээ бичдэг зузаан дэвтэр бий. Бидний хүсэлтээр бичсэн нэгэн шүлгээ уншиж өгсөн юм. айлт байгаагаан бодохоор амралтанд байгаа ч юм шиг гадагшаан гарч чадахгүй юм бодохоор хорионд байгаа ч юм шиг имэмэн заримдаа удаан амьдрмаар ч юм шиг удахгүй явах гэж ч байгаа юм шиг хүний гарт байгааг нь харахаар өрөвдмөр ч юм шиг хуншгүй ааш гаргахаар нь дургу хүрнэ ч юм шиг олон амт тижээж байгааг нь бодохоор бахархмаар ч юм шиг орон гарan байгааг нь харахаар гутармаар ч юм шиг эзнээсээ цалин авахаар баяжаад ч байгаа юм шиг эргүүл татвар тушаагаад үгүрээд ч байгаа юм шиг Дэ офнд гарахаар эргчлөө хангалаад ч байгаа юм шиг дэ офноос ирэхээр эргүүттлээ ядарчихсан ч юм шиг интернетэд суугаад эх орны мэдээ сонсохоор миний эх орн мандан мадраад ч байгаа юм шиг мансуурн дөрөттэй ч байгаа юм шиг их нутаа санахаар буцмаар ч юм шиг энд авдаг ногооноон бодохоор үлдмээр ч юм шиг хүүхдүүдээ харахаар өсөөч ч байгаа юм шиг өөрийгөө харахаар өтлөөч ч байгаа юм шиг олон жил болсноо бодохоор овоо юм хийсэн ч юм шиг одоо байгаагаа харахаар одигтой юм хийгээгүй ч юм шиг англи хэлний хичээлд яваад сураад ч байгаа юм шиг Америк хүнтэй ярихаар сураагүй ч юм шиг ах トゥ удаа мөнгө өгөөд туслаад ч байгаа юм шиг ахиулж нэхэд байгааг нь бодохоор давраагаад ч байгаа юм шиг
хаяа нэг өөрийгөө бодохоор хажиг жожиг болчихсон ч юм шиг, харамгүй өгдөг болчихсон ч юм шиг. Миний би эрүүл байгаа ч юм шиг, энд тэнд өвдөд өвчтөй ч байгаа ч юм шиг. Уянгийн дуу сонсоод уйлаад байх нь стресст орчихсон ч юм шиг, найзуудтайгаа нийлээ дуулаад суух нь жаргалтай ч байгаа юм шиг. Ингээд хэрэгцээ. Ямар хөөрхөн юм бэ? Одоо энэ ярьж байгаа шин бол энэ хошин шогийнхын энэ бүгдээр ингээд цалинг болох гэж шүү дээ. Ярина тэгвэл одоо гэж. Жохо удаа яриас хомл би ч ажиллаг болох юм шиг. Би ч одоо чамаас ярьцлага аваач юм шиг, чийч надаас аваад байгаа юм шиг хэрэгцээтэй юм болж байна. За баярлалаа. Чигс маш баярлалаа. Стресстэй байштай. Баярлалаа. Андингийн хэн орчлон Бидэнтэй мөр зэрэгцэн алхалж яваа олон ийм инх цэцгүүд мэдэхгүй чадахгүй түмэн бэрхшээлийг сүрэн хойч үедээ гэгэн сайхан маргаашийг бэлэглэж байгаа. Алсын гүрнийг зорьсон монголчуудын амьдралын их урсгал 20 гаруй жилийг ардaan орхиж түүх болон үлдэж байна. Энэ бол хүний нутагт хатуу хөтөөг сөрөн туулж өндийн боссон мянган эгэл хүмүүсийн амьдралын гэгэн мөр юм. шулдагнах бяцхан үсэ газар үзүүлэхээр явсан. Шовоотог моцаагүй нутаг миний нутгино. Шулдагнах бяцхан үсэ газар үзүүлэхээр явсан. Шовоотог моцаагүй нутаг миний нутгино. Шулдагнах бяцхан үсэ газар үзүүлэхээр явсан.